Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Эрдэнэт үйлдвэрлэл технологийн парк байж байгаа. За Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар дэд бүтц маань хийгдээд явж байгаа 137.6 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. За автозамын 12.6 км автозам 45%-тай, төмөр зам нь 91%-тай бараг дууссан 15.2 тэрбумын хөрөнгө оруулалттай. За захиргааны хангамж нь бүтээн байгуулалт дууссан 64.2 тэрбум. Ус хангамж ариутгах татварга 76%-тай гүйцэтгэл явж байна. Нийт 40 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай ийм технологийн парк маань дэд бүтц маань ингэж явж байгаа. За энэ технологийн паркт маань засгийн газрын төрөн бий дурдсан мега төсөлд орсон хамгийн том төсөл болох цэсийн баяжмал боловсруулах үйлдвэр маань баригдана гэж төлөвлөж байгаа. За одоогийн зүгээр урьдчилсан таамгаар 2.5 их найдын хөрөнгө оруулалттай ийм төсөл болно гэсэн таамагтай тэзүү хараахан эцэслэн батлагдаагүй байж байгаа. Үнэлгээ хийгдээ явж байгаа. За гатодын цэсийг 125 мянган тонн боловсруулна, алт 72 кг, мөнгө 38 тонн, элементийн өхөр 182 мянган тонн, өхрийн хүчил 118 мянган тонн гэсэн ийм төлөвлөгөөтэй 29 онд ашиглалтанд оруулна гэж төлөвлөсөн. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.